Баянгар аймгийн 3 болог сумын яг одоо хэвлэн баг гурал хийлгэж байна. Тусчран тус суманд ундны усны гачиглал нүүрлээд байгаа юм. Жохон яагаад ундны усны гачиглал нүүрлэж байгаа талаар энэхүү хэвлэн дандаж байгаа юм байна. Энэ талаар үзэгчдийн дэлгэрэнгүй мэдээлэхээр манай телевизийн сурвалжлагч Баццуд бидэнтэй холбогдож байна. Тэгэхээр Баянгар аймгийн 3 болог сумынтай 200 сумын төвөнд 230 өрхтэй мөн сумын төвийн иргэд нь 2800 хүртгээ гэсэн мэдээллийг сумын сумынхаа уул өгч байгаамаа. Тэгэхээр эдгээр нутгийн иргэд литр усыг өвөлдөө бол 8-аас 10 төгрөгөөр нэг том үсэг бол 15-аас 20 мянган төгрөгөөр авдаг гэсэн мэдээлэл өгч байгаа юм. Зөний улирал 1 литр усыг 5 төгрөгөөр авдаг гэдэг зүйлийг ярьж байгаамаа. Тэгэхээр Баянгар аймгийн 3 болог суманд бол уулуурхай 12 жилийн өмнөөс анхлан хөгжиж ирсэн байх юм. Гэхдээ бол тэр 12 жилийн хугацаанд тус сумын иргэд зөвхөн тэр усныхаа ундны усныхаа хэрэглээг хангахын тулд 612 сая төгрөг зарцуулсан гэдэг судалгааг нутгийн иргэд мөн хэлж байгаа юм. Тэгэхээр энэхүү үйл ажиллагааг иргэд дунд нь өнөөдөр хүртэл зохицуулж хамгаалж нутагчлаа хамгаалж тэмцэж ирсэн. Үүний үр дүнд бол мөн зарим уулуурхайн компаниудын үйл ажиллагаа таслан зогсож чадсан байх юм. Гэхдээ айрын үед G&G Gold гэх компани буруутай үйл ажиллагаанаас болж тухайн сумын иргэдийн ундны усны асуудал бүр хүндрэх төлөвтэй байгаад нутгийн иргэдийн төлөж байгаа өнөөдөр мэдгдэж байгаамаа. Тэгэхээр асуудлыг тодруулах юм бол G&G Gold компани Монгол Улсын тодорхой хуулиудыг зөрчсөн асуудлыг үүсгэж байгаа юм байна. Бүр тодруулах юм бол яг сумын төвийн ундны усны их ундрах байж болзошгүй гэсэн тийм газарт хайгуул алт албарлахаар бол хөрсийг нь хуулах ажлыг эхлүүлээд байгаа талаарх мэдээлэл өгч байгаа юм аа. Судалжхан юунаас болов гэд хөвөд үтгэхэр зэрэг энэний таадчилтхан G&G Gold хэмээх алт олборлолтын компанитай холбоотой байдаг. Энэ компани анх 2006 оноос эхлээд Баянгар аймгийн 3 болог сумын нутагт алтны хайгуул хийгээд тэр уршихаар бол яг аймгийн сумын төвийн ажлын шар усан гоц ширгэж сумын төвийн ард иргэд бол ундны усны гачаад гарсан байгаа. Тэгээд мөн энэ асуудал одоо намжихгүй өнгөрсөн жилийн 2011 оны 12 сард өвөл бас эргэж хөрсний худалд хийгээд сумын ард иргэд олсон энэ компанийнхны дунд бол нэлээд ноцтой асуудал үүссэн байгаа. Мөн тухайн үед нь бүх хэвлэл мэдээллээр бол энэ асуудал яригдчихсэн. Тэгээд зарим хүмүүс бараг амнасаа залхах тэр хахир өвлийн хүйтэнд гэр барьж тэгээд нутаг орноо хамгаалж дээр дооргүй хөөцөлсөний хүчинд тэр асуудал төр намжаад байсан. Гэтэл 2-3 хоногийн өмнө энэ компани Баянгар аймгийн 3 болог сумын төвөөс 1.5 км-т байдаг өвөр гişүүдийн ихрийн ам гэдэг газар иргэд хөрсний уулд хийсэн байгаа. Энэ иргэд ямар зүйлүүдийг зөрчиж байна гэхээр хамгийн эхлээд энэ урт нэртэй хууль гээд хүмүүсийн дунд алдчихсан энэ хуулийг зөрчиж байгаа. Мөн ондны усны их үүсвэр 3 болог сумын гүний удаг ганцхан гарах магадaltaй яг усны энэ газрын ихэнд бас олборлохоор ингэж зэгч байгаа нь бол маш харамсалтай юм үр дүнд хүрэж байгаа. Ингээд эргээд нөгөө нутгийн тэмцэж байгаа ард иргэдийг аймгийн төвд байцаах дахин дуудаж шалгах тийм эргээд сэтгэл санаагаар дарамтлах. Тэгээд манай сум бол аймгийн төв бол 240 км. Тэгэхээр тэр хоёрын хооронд явах зардлаа зөксөлөл гайгүй босоод тийм нутаг орны хамгаалсан иргэдэг бол маш их хэмжээгээр ширэгдүүлж байгаа юм байна. Тэгэхээр бол 3 болог сумын уугуул иргэд Улаанбаатар хотод сурч ажиллаж байгаа залуусын төлөөлөл энэхүү төрсөн нутагт ямар асуудал үүсэж байгаа талаарх мэдээллийг хэвлэлийн хандаа хийлгэж байгаа. Нутгаас нь хүмүүс ирэх гэсэн боловч нутаг орныхоо усыг хамгаалах гэсэн хөдөлгөөнийг зохион байгуулад идэвхтэй тэмцэж байгаа учраас нэгдүгээрт хоёрдугаарт нь тэдгээр хүмүүсийг тухайн цагдаагийн байгууллага улам нэлээд шалгаж асуудлыг улам хөндрүүлж байгаа гэсэн учраас энэхүү бол Улаанбаатар хотод байгаа оюутан залуусын төлөөлөл энэхүү хэвлэлийн хандаж байгаамаа. Тэгэхээр 3 болог сумын төвийн ундны усны асуудал G&G Gold компани энэхүү алт олборлох гэсэн үйл ажиллагаанаас болж ундны усны асуудал бүр дээдхтэй хөрсөн хэмжээнд асуудал үүсгээс гадна яг тухайн нутагт нь өвлжөө хаварж байгаа хийдэг 27 малчин өрхийн 12 мянга орчим малын бэлчээр асуудал мөн хөндөгдөж байгаамаа. Тэгэхээр энэ талаар тодруулах авахаар хуучин байгалийн аялал жуулчны яамны мэргэжилтнүүд болон татан бүгдээд байгаа усны газрын мэргэжилтнүүдээс тодруулга авах гэсэн боловч
татан бууцсан усны газрын татан буугцсан гэдэг шалтгаанаар байгаа орчин ажилуулчлалын яам нь үйл ажиллагаа чигдрээгүй байгаа гэсэн шалтгаанаар тайлбар өгөхөд татгалзаад байгаамаа.